Жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээр идэвхжтэй нэгдсэн форум зохион байгуулагдаж байгаа нь бол цаг үе олсон. Цаашдын бидний бүх талын салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх ийм ажил хэрэгч сайхан шийдвэрүүд эндээс гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Өнгөрсөн цаг үед цар тахлын хүнд нөхцөлд хувийн хвшлийнхэн аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид, за мөн та бүхэн бол бас ашиг орлого багтааж гисэн үе таалгаа барих хэмжээнд байсан ч гэсэн ажлын байраа хадгалж, ажилтан албан хаагчдад цалин хөлсөө өгч, улс орныхоо цар тахалтай тэмцэх төрийн бодлогыг бас дуу нэгтэйгээр дэмжиж бүх талын оролцоогоо хангаж нөөц бололцоогоо дайчилж ирсэн та бүхэнд бас Монгол Улсын засгийн газрын нэрээр чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Урт хугацаанд эдийн засгийн хязгаарлах хүчин зүйл болж ирсэн хил гайлын хүндрэлтэй нөхцөл байдал, дэд бүтцийн хязгаарлагдмал, хүртээмжгүй байдал, тулгымдсан асуудлуудыг бас зохицоор нь шийдвэрлэх гэдэг ийм асуудлууд дээр анхаарч ажиллаж байгаа. Гэхдээ богино хугацаанд үр дүнтэй ажиллах ийм зорилтыг тавьж байгаа. Бидэнд асар их боломж бий. Хүн ам цөөтөө, асар өргөн уудам нутагта, дээрээс нь байгалийн баялаг түүхийд, хөдөө аж ахуй, газар тариалан, за мал аж ахуй, экспорт, импортын аль алийг тэнцвэржүүлж явах боломжтой. Гэхдээ хоёр талын хүн амын зах зээлийг ашиглаж илүү их орлого ашигтай, илүү их эдийн засгийн чадвартай өрсөлдөх улс болох бүс нутгийн хэмжээнд их айхтар нөлөөтэй биш юм аа гэхэд бас нэг дуугүй хоолойгоо хүргэждэг хэмжээнд байх юм боломж бидэнд хангалттай байна. Ажлын байрыг олноор бий болгож улстай татвар хураамжаа төлж байгаа, улс орны эдийн засгийн ачааллаас нуруундаа үүрч байгаа. Өөрөөр хэлбэл улс орны эдийн засгийн хөдлөх хүч нь болсон. Та бүхэндээ улам их амжилтыг хүсье өрөөё.